бүгдээрээ сайн байна уу та бүгдэд бүрэн сайн нэмэнд хүргэе. Та нар энэ дүү мэдгүй Gloomy Sunday гээд бид нарыг жоохон бахад энэ түүхийг алдартай байсан. Sunday is gloomy, my hours are slumberless, dearest and shadows I leave it anomalous. Little white flowers will never awaken you, not where the black coach of sorrow has taken you. Гэлэнгээ өргөлцдөг. Та энэ түүхийг Gloomy Sunday-ийг хаагаад үзээрэй, мэддгөө бат үзээрэй. Би нэг түүх ярьдаг бичлэг хийдэг болохоор энийг ингээ архилаа. За өнөөдрийн бичлэгээр би Crush-а өөрөөсөө татах маш энгийн бөгөөд гайхамшигтай 8-10-ыг та бүхтэй хуваалцсан. Гэхдээ энэ дандаа биеийн хэлэмж байгаа. Биеийн хэл гэдэг бол биднэрт үг өсөг энэ хэл яриагаар ойлголцож байгаас хэд дахин илүүгээр хүчтэйгээр нөлөөлдөг аа. Тэгэд би энийг сурж байгаа хавцаа нэг зүйлийг анзаарсан. Бид нар өөрсдөө ч мэдлэггүйгээр биеийн хэлэмжээрээ Crush-а түлхэж идэм байлаа. Crush бүр чамруу татагдчихсэн ч гэсэндээ түлхий тажих тохиол зөндөө идэм байлаа. Тийм болохоор дуустал нь үзээрээ эндээс заавал суралцаж аваарай. Та бүгд өөртөө таалагдж байгаа хэнийг өөрийгөө хүн болгохын тулд ашиглаж болох 8 бие хэлэмжийг танилцуулж байна. Хэрвээ миний Crush-ын хавчлуудыг үзэж байгаагүй бол би доотлын description box-ын дотор бүх линкийг оруулчих. Өмнөх бичлүүдийн маань үзээрэй. Crush playlist-ээр бас орж болно. За мэдээж миний энэ бичлэгийг та сонирхож үзэж байгааг бодоход танд чамд ямар нэг байдлаар Crush-лж байгаа хэн нэгэн байгаах гэж бодож байна. Тэгээд тэр хүнээ одоо яаж өөрөөртөө дуртаалах вэ? Тэр хүндээ яаж анзаарагдах вэ? Яаж сэтгэлээ татах вэ гэдэг асуулт тархинд ч хөвөрж байгаа учраас энэ бичлэгийг үзэж байгаа хаа гэж бодож байна. За хамгийн ихний нь болохоор Crush-ийн хажууд чи зөөлөн дулаанаар инээмс гэлнэ гэж байгаа. За тэгэд ингэ боддог бид нар ингээл уурлал ярвайцсан те нэг юм мухаа зарвалсан хүнтэй юу энэс л хол яваа гэж бодно шүү дээ. Гэтэл инээмсгэлтэй ингээд мишээдэг баяр жаргалтай баяр баясгалантай монголчууд ярьдаг ш нүүрний баясгалантай хүнд бол бид нар энэ хүн бол ингээд сайн сайхан хүн гэдэг бодол автоматар тархинд нь хурж болно гэсэн. Гэхдээ тэр сайн сайхнаас бидний энэ Crush-тар хамгийн хэрэгтэй нь юу гэхээр энэ хүн бол тэг хурж болох үе зөвхөн ойртож болох үе зөвхөн дэрэгдэн үлдэж болох үе зөвхөн гэдгийг ойлголтыг төрүүлнэ гэсэн. Тэгэхээр Crush хажууд инээмсэглэн гэхдээ ихэнх хүмүүс Crush хажууд ингээд нөгөө сандарч ичиж балмагцнаас болоод амар ингээд ярсаатлаа инээдэг ч юм уу те эсвэл нэг сонин царай сонин дуу аваа гаргаж инех гэдэг. Тэм болохоор тиймэрхүү дүү хит юм хэрэггүй. Зүгээр л зөөлөн дэлгөөнөөр бишээж инээмсгэлдэг байхад хангалттай. Хоёрт нь болохоор нэлээд нээлттэй биеийн хэлэмжтэй байна гэж байгаа. Энэ юу гэсэн үг юм бол чи ингээл илгээ ингээл тэврэл нэг иймэрхүү дүү байдалтай ба чи мянга инээсэн хэрэндээ ингэсэн байж байгаа бол автоматар хүн энэ үед тархинд ямар ойлголт өгдөг гэх юм бол энэ хүн чамаа ингээд одоо өөрөөсөө түлхэж чинь дургуйц чинь гэдэг ойлголтыг тархинд төрүүлдэг гинэ автоматар. Тэгэл ингээл тэр хүнийг харахгүй ч юм уу те чи хүн бол ичээ санаа зовдынхаа мэдхэ болоод ингээд сандрал ингээл бие тэврэл ингэж байгаа л ахaltaа. Гэхдээ нөгөө хүндээ бол чи яг энэ л одоо салаагаас цаашаагаас гэсэн ойлголтыг төрүүлчин гэсэн үг. Тэгэхээр хэдэлээ тийхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор аль алах нөгөө хүн чи ингэж чамд хөөцөнгөө тэр хүн рүү шууд ингээл тэр хүн рүү харж суугаал хүлээ ачаагүй тэглгээ тэврээгүй ингээ нээлттэй гараа алах чи ингээ суул хоосон байж байгаа хэвээр. Ингээ харахтай гинэ. Ер нь биднэрт гой санагдана үстэй. Эргэн тойронд байгаа хүмүүс руу ингээ гой мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ маш чухал. Хүмүүс хэрүүлэхдээ л баг ингээ тэ ингэж ирээл хэвээр. Тэгээд ингээд хэрүүл өрөөл хийгээл ингээл одоо өөрийгөө өмөрч хамгаалалт ингээл нөгөө хүн рүүгээ давтлах болох үедээ өөрийгөө өмгөөлсөн энэ позыг авдаг шүү дээ. Ер нь бол тэгэхээр ингээд сонсоод хахаар бүр дуустал үзэх хэрэгтэй байгааз. Яг тэгэхээр бид нар маш жижиг зүгээр жижиг юм санаанд өгүүллүүдээр Crush-а өөрсдөө түлхэгчтэй юм байна. Тийм болохоор иймэрхүү юм хэвтэлээ маш сайн мэдэж авах хэрэгтэй. Crush-ийнхаа талны тусгал шиг байна гэсэн үг. Ингээд үйлдэлүүдийг энэ дуурайгаад байна. Адилхан үйлдэлгээл адилхан хөгжим сонсоо олж юм уу те эсвэл адилхан үг хэллэг ашиглаад төстэй байгаа гэсэн. Гэхдээ энэн дээр шүү дээ. Та нар ингээд санаж нөгөө одоо ингэдэж шүү дээ хүмүүс. Би одоо жишээлхэд ой гэл тэнгууд дагаад яг ой гэл хэлдэг ч юм уу те эсвэл нэг хэлээ би ингээл суугсан уу яг ингээл дараал ингээл суугаалаад гэх юм уу те. Яг адилхан үйлдэл хийдэг шүү дээ. Ингээл яг дуурайвал балаач гэлээ зэрэг хэлээд ингэдэд шүү дээ. Гэтэ иймэрхүү төвлөлийг хүмүүс их хвчлан ер нь Crush-лтай онцгой гэж боддог, таалагддаг тийм хүмүүсийн үйлдэлийг бүр ингээд чи таалагддаг гэдэг шууд илэрхийлж хийдэг гинэ. Гэтэ тэрийг хүмүүс ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа л та. Гэтэ таалагддаг гэдгээ ингээд азартаж юу нэл хийдэг. Чиний үйлдэлийг ингэж тэгж тоглоом хийгээд байгаа л ер нь чи тэр хүн нэлээд таалагддаг гэсэн үг гэдэг гинэ. Ийм бүр судалгаар батлагдсан байт юм байна. Тэгээд бидний тэр үл шууд урагд авчиж мэдээд шүү дээ. Гэтэ
бид нар нэг анзаардаггүй тэр хүн бид нартай ижилсээд байвал ер нь бид нар тэр хүн таалагддаг гэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн хайр дурлалын хувьд ч зүгээр ингээд найз нөхдийн хувьд ч юм уу хувийн хувьд бас байж болно. Яг тэгэхээр бид нар ингээд шутан биширдэг ч юм уу эсвэл үлгэр дуурайл авдаг хүмүүс чи бид нар таалагддаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэднийг автоматар даган дуурайгаад гэхдээ яг адилхан гэсэн үг. Харин өмнөх тэр үйлдэлийг дуурайгаад шүү дээ. Тэр үл арай өөр. Чи нэлээд сайн ингээд тэр хүнтэй нүдэрээ ярилцдаг байх хэрэгтэй. Амар ингээд цоо ширтэж мэртэй ч юм уу эсвэл чи ингээд авч харамутай надмаа чиг. Тэгээ ингээд харах гад ингээд цэхэлцсэн мэхэлзээд ч юм уу. Эсвэл харах гэж чад бүр амар ширүү харцаар харж мараач юм ойлгочих болохгүй. Ухаан хүн чинь тэг хэр имзгийн эсвэл алхамсаа юу өстэй тэг тиймэрхүү зүйлд нь тохируулж хөнгөн ингээд харц шид хэрэгтэй. Ер нь чи тэр хүнийг ингээд чиртдэг ер нь чамаа ингээд хардаг ч би чамаа ер нь ингээд ажиглаад ингээд ер нь чамаа ингээд онцгойл ингээд тооч хэлдэг шүү гэдгийг мэддэгдүүлэх үүсэ. Eye contact хийдэг яах хэрэгтэй гинэ. Манай Монголд бол хууль нь арай гайг болохоор нэг тийм асуудал орох нь арай л бага байх гэж найдаж байна. Ялангуяа эрэгтэй хүмүүсийн үед энийг болгоомжлон гоох хэрэгтэй. Гэтэ яг эмэгтэй хүмүүс өөрөлтөө эрчээд тандаж шалхаад байна штэ. Хэрвээ нөгөө эмэгтэй чинь чамд таалагддаг өөр чинь мэдхийг хүсэж байгаа бол чамаа ингэж ширтэж байгааг харангуйтай шууд л яваа бүр аим шин цараагаар гэлж ихшил зэвэцлийг илэрхийлэл ингээл амар чам ингээл бүр ингээл төлөгчөөл ер нь маш их хүч хөдөлмөр хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Харин эсрэгээрээ шууд ингээл хичээл ингээл улаар чагараал ч юм уу эсвэл ингээл өөр тийш харж мараал ингээл сандраал ингээл хураараар оролдоод эхэлж байгаа юм бол ер нь чи нэлээд таалагддаг гэсэн үг. Тийм болохоор ингээд тийм болохоор л ичж байгаа. Тэрнээс чи таалагддаггүйс юм шууд ууралж байгаа. Сэтгэл хөдлөлөө нэг яхад бүр ерөөсөө ил гаргадгүй тиймэрхүү дүү хүмүүс бол яаж аа мэддэхгүй онцгой таавар шиг байж магадгүй. Гэхдээ дийлэх эмэгтэй хүмүүс бол хоёр төрлөөл хөвшиж гараа. Нэг үл ичин, нэг үл урдна. Тэр болоо. За тав дахь нь болохоор илүү их ойр зайд байх гэж байна. Гэтэ ингээд ойр зайд байх ба шүү дээ. Энэ бүр үнэхээр гоё заяа. Бид нар тэр хүнтэй ойртож болох үс мэдрэмж, ойрхон юм шиг мэдрэмж, жижиг систем шиг мэдрэмж төрүүлж ийж илүү их ингээд хараанд нь шүү дээ. Чи ингээд тэр хүнтэй хэр их ойртож чадчих. Гэтэ мэдээж хүний хувийн орон зайгаа хамаагүй бидэн хүрээд хамаагаас ингээд дураараа байж болохгүй. Гин гинхэн бол ингээд аварч хамгаалж байгаа байдлаар тусалж дэмжиж байгаа байдлаар бидэн хүрэх юм л байж болно шүү дээ. Дураараа шууд ямар ч зарлахгүй шалтгаангүйгээр хамаагүй бидэн хүрч болох болохоос шүү. Тэг ингээд чи зүгээр ингээд шууд ойртоод хажууд нь очиод ингээд зориглоо сууж мууж байгаа нь чи маш их өөртөө ихтэй мэдрэмж нөгөө хүндээ төрүүлж байгаа хгүй. Тэнгүүд өөртөө ихтэй мэдрэмж төрүүлж байгаа хүн яагаад ч юм татагдаад байдаг. Харин эсвэргээрээ өөртөө ихтгэлгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа хүн яагаад ч юм ингээд төгч очиж чаддгүй гинэ. Яагаад тэгэхээр та нар ингээд бодоод үзлээ. Өөртөө ихтгэлгүй байгаад байна гэхээр чинь яг хайр сэтгэлдээ бацсахгүй тэгээд тэргээ ингээд бүрэн дүрийг илэрхийлж чадахгүй байгаад хаар нөгөө хүн чинь ч гэсэн чамайг сонирхчихсан ч гэсэндээ амар чамтай адилхан болгоомжлолын байдалтай болчих гэсэн үг байхгүй юу? Би буруу бодоод байж магадгүй байна. Би энэ хүн ингээд таалагдахгүй байж магадгүй юм байна гэдэг ойлголтыг чи төрүүлнэ гэсэн үг. Яг тэгэхээр өөртөө ихтгэлгүй байхаар чинь чи ингээд нөгөө хүнээс цухтаагаад байгаа юм шиг хоолаагаад байгаа юм шиг л нөгөө хүнээд ингээд чөөрсөд түлхмээр байгаа эсвэл ингээд таалагдахгүй байдлаа яаж илэрхийлэх учруулахгүй юм шиг тийм үйлдэлүүдийг маш их гаргадаг гэж аахгүй. Тэр аль болох өөртөө ихтгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө ихтгэлтэй буюу чи тэр хүнийг хайрлаж байгаа хайрандаа ихтгэлтэй. Тэр хүн хайраа илэрхийлэхдээ ихтгэлтэй байх хэрэгтэй гэсэн. Бүтлгүүдсэн ч гэсэн байж болох цал гэдэг та нар маш сайн ойлгох хэрэгтэй шүү. Хайр дурлал бүгд бүтээд идэг тийм үлгэрийн юм гэж хэлж байхгүй. Гэхдээ хин нэгэнтэй бүтчихэл таараа. Тэр хүнтэйгээ илүү сайхан хайрыг бүтээхийн тулд бид нар суралцаад байгаа гэдгийг маш сайн ойлгож ухамсарлаарэ. Айх хэрэг ерөөсөө байхгүй. Бидрийг тэр хүмүүс ингээл тоохгүй дээ. Тэнхтэйлээд тэрнээс илүү гоё тоочлалтаараа. Тэгэхээр ичид санаа зовох зүйлгүйгээр хажууд нь очиж суугаад ойрхон зогсоод харангууд нь бүрхэн энийгээл тэгэл ингээд за зураад нь болохоор гараа ашиглаж ярина. Тэгээд ч тийм би нэг юмыг олж мэдсэн. Би маш их ингээд хүнд юм ярихтаа ойлгуулж байгаа миний мэрэгжлийн онцлог бас гадна би ер нь л хүүхэд байхын жоохон тийм эсэхгүй ингээд юм ярьж байгаа юм нөгөө хүнд ойлгуулахыг маш их хүсдэг. Тэгэл ойлгуулганд бол угаас та нар мэдэн би гар мараа аяг ашиглаж ярддаг нүрээр ямар их ярддаг. Тэг ингээд чинсдэгдээс ингээд ойлгуулчмаар байдаг хгүй юу. Тэнгүүд иймэрхүү үйлдэл тухайн хүнийг байгаас нь илүү хөөрхөн харагдуулдаг гинэ. Ийм их судлааны үр дүн байдаг юм билээ. Илүү хөөрхөн харагдуулдаг. Өөрөөр хэлэх юм бол би зүгээр ингээд юу ч яриаггүй зүгээр яж байгаа юм зүгээр юм нүрийн хөврлөх үеийн царай төрхнөөс би юм ярьж байгаа үед илүү хөөрхөн харагддаг юм байна л да. Одоо ингээд гэлэн яарга ашиглаад ингээд юм илэрхийлэх гээд байгаа хүмүүс за би болон одоо миний төрлийн тиймэрхүү хүмүүс байгаас илүү хөөрхөн харагддаг. Ингээд хөөрхөн гэх юм уу сэтгэл татам харагддаг гинэ.
Тэр та нар крашийнхаа хажууд гар хуруугаа ашиглаад ингээд ичийн сэтгэлс ингээд ойлгуулах гэдэг юм шигээр ярьж хөрөөд тийм байх юм бол илүү ингээд өөртөө татна гинэ. Ингэж ярих нь болохоор нөгөө хүндээ ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэхээр тэгээд сэтгэл зүрхээ зориулж байгаа шүү дээ. Чин сэтгэлээсээ ярьж байгаа болохоор ингээд энэ дараа ашиглаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг тэр мэдрэмжийг төрүүлэхээс гадна би аятаа тухтай ингээд яриаг нь сонсоод баймаар буюу хажууд нь байгаад ямаар тийм татай мэдрэмжийг төрүүлээд тэгэхээр чинь ингээд тэр одоо миний краш надтай хатад ингээд гоё мэдрэмж авдаг юм чинь ингээд надтай гоё гэдэг мэдрэмж дахинд наамж надруу ингээд зүтгэн штэ. Энэ давааталтай биш үү? Ингээд бас дээрс мэдээж цаваас ирлээ баяр баясгалантай тийм мэдрэмжийг төрүүлнэ. Тийм мэдрэмж хүний амьдрал цаг ямагт хэрэгтэй юм чинь тэр мэдрэмжийг санагдуулдаг чи болон бид нар санаа сэтгэл нь тиймэрхүү үеудэд нь ихэнх үеудэд орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Одоо юу гэдэг жишээлбэл одоо намайг боддог юм байлаа гэж бодлоо л та тэгэнгүүт энийг эдгэрмөр яаж тайлбарлах байсан бол эдгэрмөр байсан бол энийг одоо юу гэж илэрхийлэх хийсэн бол эдгэрмөр байсан бол ингэж ярих байсан бах та эдгэрмөр байсан бол одоо ингэж тайлбарлаж өгөх байсан бах та эдгэрмөр байсан бол ингэж хийсэн бах та гэд бодно гэж аахгүй юу? Гоёц. Далаад нь болохоор краш хаажууд багтаа 50 мянга хэрэгтэй гэж байгаа. Энэ хэцүү би таны маш сайн ойлгож байна маш хэцүү гэл уусаал краш хийж байгаа үргэлж юм ингээл сандраал ингээл стандарт миний би биш юм шиг байдгийг би мэдчихин сайн ойлгож байна гэхдээ маш их тайван байх хэрэгтэй. Яг тэр ингээд жирөө краш хаажууд ингээд сандраад тэгээд ингээл стандар ямар ч ингээл нүр мөрөнд өөрхөг байх нүрээ ингээд хөзөмсөг мажаад ч юм уу тэсэл нүр мөр ингээл эсвэл ингээл хомсрууга ингээл хадас мацалч юм ингээл сандраад ийм тухгүй байдал ингээд би болгоод хамбал нөгөөндөө бас яг тийм тухгүй мэдрэмж төрүүлнэ. Тэнгүүд тэ бүр 2020 оны судалгаан дээр ингэсэн гинэ ийм үйлдэл нь нөгөө хүндээ ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэхээр нөгөө та нар ингээд боддоо надаас айд юм байна гэдэг ойлголт төрнөөсдөө хажууч ингээл айгаал ингээд ивэл яа энэ надаас айд юм байна штэ энэ ингээд юм байна штэ гэдэг ийм мэдрэмж авчих штэ тэгэхээр чамаас энэ хүнийг хальтайлаад ингэж айлгаад байх уу гэд чамаас холдно гэсэн үг. Тийм болохоор хажууд нь хичнээн сандарч ингээд айжсэн ч гэсэндээ ийм бүр ийл мэддэг юм сандарсан аим шиг үл хийж болохгүй дотроо зүрх шиг ингээл дэлбэрх гээл ингэжсэн ч гэсэн гаднаа тэнгэр шиг бай. Тэнгэр шиг бай. Тэгэхгүй л хэдүүлээ краштай буруу ойлголт төрүүлээд маш хүчтэйгээр өөрөөсөө түлхэх нэ штэ. За хамгийн сүүлийнх нь буюу 8 дахь дээр хэдүүлээ ингээд цих байна гэж байгаа. Нуруу цих. Энгийн юм шиг хэрнээ бид нар ингээд бүхтэйгээд ингээд нормал ингэсэн байвал үлбгэр сул байсан нэг юм арчаагүй юм харагдаж штэ. Цих ингээд байнгут чинь өөртөө ихтэй гоё юм бардам. Тэг хүн цих байхдаа өөрөөрхөн тухайд байгаа жингээсээ 5 кг турхаа харагддаг гэдэг. Хэдэн метрийн зайнаас ч үлдээ тэрний би мартчихж. Ямарсан тийж харагддаг гэдэг. Ер нь бол цих байх үедээ чи өөртөө ихтэй харагдана. Өөртөө ихтэй харагдаж байгаа хүнд өөрөө ирэхгүй хүн татагддаг гэсэн штеп. Яагаад татагддаг вэ гэхээр хүн болгоно бүх цаг үед 100% өөртөө ихтэй байж чаддаггүй учраас бусдын өөртөө ихтэй байгаа байдлаас суралцаж эсвэл тийм хүмүүс үлгэрлэл авч хажууд нь байхыг хүсдэг гинэ тэгж дутуугаа нөхөхийг хүсдэг. Тийм болохоор өөртөө ихтэй байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа хүн өөр ирэхгүй ингээд татагдаад зүтгээд байдаг. Яа тэгэхээр тэр мэдрэмж биднэрт байнга дутуу байдаг. Тэнгүүд тэрийг энэ тэндээс ирж хайж авдаг гэсэн үг байхгүй юу? Тэр цих байхна штэ. Гэтэ яг ингээд краш болохоор л тэгж байгаа. Тэгээс бидний хайртай хүн ч юм ингээд бидний хүн болцсон найз залуу найз охин ихнэр нөхөр эдэр болцсон бол бидний ямар ч үедл хайрлана л да. Гэтэ одоохондоо хэдүүлээ тэр хүнийг ингээд өөртөө хайртай болгож байгаа болохоор хэсэг өрөх хэрэгтэй байх нь байна. Дахиад дээрээс нь уусаа цэг суучин чиний эрүүл мэндэд ч гэсэндээ цаанаар нь нөлөөлөх учраас маш хэрэгтэй. Чи хэнийг нэг крашлахаа ачаар цэг байдаг болчих юм бол чамд хэрэгтэй байхгүй юу? За ингээд бичлэгийн манд дуустал үзсэн баярлалаа. Чиний краш заавал бүтэх болтугай. Энэ краш юм биш ч гэсэн өөр ямар нэгэн краш эдгээр нэгэн цагт бүтчихэл таараа. Тийм болохоор бусдыг хайрлах арга ухаанд суралцах үйлээ хідэж битгий зогсоогоорой. Тэгээ дахиад ямар бичлэг үзмээр байна? Дор бичээрэй, сан сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа.